За чулуугүй та одоо энэ Өвөр Монголын хүний эрхийн мэдээллийн өртөө байгууллагаснаас эхлэж ажилласан одоо ийм хүн олон жил ажилласан. Нэг одоо албан байгууллагыг ийм амжилттайгаар энэ ийм олон жил ажилуулна гэдэг бол тийм халиур биш гэж би одоо ойлгож байна. Та олон жил ажилласан хүнээр таны сэтгэлийг сонсмоор байна. За тэг. Би тэгээд энэ байгууллагаснаас дараа нь хэдэн жилийн дараа нь би хэлж оролцсон байж байгаа. Тэгээд сайхан подкой энэ байгууллагын тавай найдан танилцуулга хийсэн байж байгаа. Миний бодохоор бол энэ байгууллагыг энэ доорх мот 2 жилийн нэг онцлог байж байгаа. Хамгийн түрүүнд бол энэ байгууллагаснаас аваад 15 жилийн турш энэ учир явдал Өвөр Монголын цахаа асуудлыг даамгээ хийж ирсэн байж байгаа. Энэ манус мөчгээ энд олон Монгол жохон байгууллага байж байгаа. Энэ нэг жохон байгууллагын онцлог бол энэ Өвөр Монголын цахаа учир явдлуудыг даамгээ удаан чанартай хийж байгаа нэг жохон байгууллага бол. Энэ талаараа бол энэ жохон байгууллага бол их давлаг талтай бий гэж байгаа. Нөгөө нэг би хэлээсэн бол юм байж байгаа. Энэ жохон байгууллага бол энэ малчтын асуудлыг бол энэ дэлхийн хэмжээнд гаргасан байж байгаа. Улам бол энэ улс төрийн хэрэгтэн сэгэвтний явдлыг бол андан жохон байгууллага мөн бас энэ жохон байгууллага мэдүүлж байсан. Гэвч бол энэ жохон байгууллага бол хамгийн онцлог бол энэ манай малчтын явдал учрыг бол дэлхийн түвшинд гаргаад энэ олон энэ барууны энэ сэнмөтөний юм жол мэдүүлсэн байж байгаа. Тэгэхээр энэ одоо таны үгийн таслын уучлаар энэ Өвөр Монгол гэдэг бол бас өөрийнхөө онцлогтой юм нэг орно. Тэр нь одоо жишээ нь нэг юм дээр харагддаг. Юу гэхэд монголчууд ерөнхийдөө бүр хөдөө амьдардаг. Өөрөөр хэлбэл ерөнхийдөө ажил төрлөөр нь ялгуул малчтай. Мэдээж одоо Өвөр Монголын зүүсэгт бол тараачид байдаг. Малчин тараач нь олон тийм ээ. Өөрөөр хүн амынхаа нь одоо харьцлын хувьд бол одоо жонглох олон том бол малчд шүү дээ. Ийм учраас одоо энэ Өвөр Монголын хүний эрхийн мэдээллийн өртөө анхаарлааныг одоо анхаарлын төвд малчдыг байлаглаа гэдэг нь мэдээд тараачдыг багтаагаад байлаглаа гэдэг нь бол өөрийнх нь одоо ард түмний олонхий одоо жонглох тоог илгэсэн одоо энэ хэсэг хүмүүстээр анхаарлаа нь хандуулсан гэж би бол одоо ойлгоод байна тийм үү? Тийм, таны хэлж таарч би малчин гэдэг нь бол миний хэлсэн санаа малчин бол тэр ачны багтааж байгаа. Энэ Өвөр Монголын монголчуудын энэ энгийн ардын энэ байдлыг бол энэ дэлхийн энэ төвшөнд бол бүтээлж гаргасан энэ бол нэг онцлог гэж би зөвхөн санаатай байж байна. Санхүүжилт юу болж байна? За санхүүжилт гэж том сэдвтэй тий. Одоо энэ ийм нэг асуудал байдаг шүү дээ. Хүмсүүд хэлдэг. За их юм бол хий гэж байна бодож байна. За элдэв жилийн одоо төсөл төлөвлөгч байгаа. Даавч нэг юм дутаад байна. Санхүүжилт дутаад байна гэж тий. Санхүүжилт бол одоо ер нь ийм тэрийн бас ашиг юмсан байгууллагуудын хамгийн чухал бас нэг одоо дутж болох нэг зүйл юм аа. Бид нэр бол ер нь санхүүжилт тэгэхээр яг албаны ёстой санхүүжилттэй болтол бол бараг 2006 он болтол бид нарт бол ямар ч тийм санхүүжилт байгаагүй. Бүтэн 5 жил бол одоо 5 жил тий. Санхүүжилтөө бид нар бүр одоо өөрийн бүх юмыг өөрийн зардлаараа одоо яг одоо хувийн цагаараа хувийн зардлаараа бүх юмыг хийсэн. Тэгээд 5 жил юм гэж ажилласан. Тэрнээс сүүлээр бол бид нар санхүүжилт жаахан санхүүжилттэй болсон. Тэгээд энэ Америкийн одоо юу гэж байна штэ. Улсын арчлалын сан гэж. Одоо англиар бол National Endowment for Democracy гэж байдаг. Yani ED гэж байна. За энэ байгууллага бол бидний ингэж бид нартай уулзаад ингээд яриад та нарын одоо хийж байгаа ажлыг дамжуулмаар байна. Эднэр бас ингэж өөрөө эднэр бас ингэж бид нартай хөдөлмөрөөр гэж холбогдсон. Тэгээд та нарын хийж байгаа ажил гайхалтай их одоо мэрэгжлийн байна гэж тэгж хэлж ясны одоо санаж байна. Тэгээд Өвөр Монголын талаар өөр ингэж орчимтэй ажиллаж байгаа байгууллагаар олдох байна. Одоохондоо тэгээд ийм байдлаар одоо бид нэрийг туслах гэсэн юм нэг санаагаа илэрхийлсэн. Тэгээд бид нэр бол тэр тэдний одоо бас тэр санхүүжилттэй ингэж өөрчлөлт гэж тэр бүх юу байна штэ. Тэр явчиг явж байгаа юм бид нэр бас их нарийн байсан. Их ядаргаатай их олон асуудал бол асуусан, их олон юмыг шалгасан
тэгж ягаад бол сүүлдээ бид нар санхүүжилттэй болсон. Тэр жилээс эхлээд л тэгээд одоо болтол санхүүжилттэй ерөнхийдөө бол бид нарыг хурал цуглаанд орох одоо үйл ажиллагаа явагдуулах энэ зардалд одоо ерөөсөө манай байгууллага өөрөөр тааж байна. Одоо хэрвээ тийм биш бол 4-5 хүн одоо Европ явах, Япон явах, Тайван явах чинь одоо тэр зардлыг ерөөсөө бас хаваараа гарах нь бас өндөрлөлтэй шүү дээ ч юу. Тэгээд тийм болохоор манай ажилтнууд их дүүн болсон. Энэ санхүүжилт гэсэн хүмүүсүүд ингэж ойлгоод байдаг юм л да. Одоо чалин аваад ингээд суудаг гэх шиг. Таны энэ чинь бол чалин биш, гол нь ажлынхаа нь одоо хэрэгцээ шаардлага дээр ухаан одоо вир чаас хэрэгтэй бол тэрийг авдаг. Одоо онгочны билет хэрэгтэй бол билет авдаг гэсэн иймэрхүү маягийн зардлууд гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тийм. Одоо манай бол албан ёсоор бол цалин гэж байхгүй. Жоо. Гэхдээ бас жишээлбэл одоо том 60 их том шиг ажил юм уу, тиймд бол юу гэж гэрээтэй заримдаа хийдэг. Одоо мэдээж бас хүмүүс жишээлбэл яг өдрийн 20 цаг ажиллах гэж хүмүүс зүгээр ажиллах гэж бас болохгүй шүү дээ, тийм. Одоо тэр талаас нь бол бас жаахан харамж мөнгө олгодог. Гэтэл тэр нэг тийм юу их биш. Тэр бүр харьцалтай. Нэг харьцлаас тэгээд давж болохгүй. Ер нь тэгэл бүх юу тэгэл чаламд оруулчих болдгоо. Тэр чинь олон бүр нарийн одоо хаваарлалтай. Энэ одоо энэ жишээлбэл энэ хэсэг мөнгөний хэдийг нь юу зарах ингэ хэрэглэх гэдэг нь бол тодорхой. Бүр ихнийхээс одоо эхлэхээс өмнө ер нь тэгэл өгөхөөс өмнө бид нар чинь энэ бүрийн нарийн хаваарлсан залттай байдаг. Тэр залтын дагуу хэрэглэхээс биш ер нь тэгж дураа одоо чалин шиг чигдээд тэгж бодлоо. Тэгээд одоо ерөнхийдөө бол тиймэрхүү их олон зардлууд гардаг. Одоо тэрээс гадна одоо манай бас энэ дотор нэг одоо санхүүжилтийн энэ одоо зардал дотор бол нэг том хэсэг нь бол өвөр Монголын дотор байдаг энэ улс төрийн одоо ийм өөрийн үсвэжил бодлоо баримталж явдаг хүмүүсийг дэмжих гэдэг нь бол манай энэ зардлын дотроос нэг том хэсэг нь байдаг. Би одоо өөр чинь таслаад хэлье. Монголд би одоо цагаачилж яхад таны нэг жил нэг жилийн марч 8 он гэж бодож байна. $1000 тусламж өгсөн шүү. Тэр зөвхөн надад бол маш их одоо тусламж одоо урамшуул болж ирсэн юм аа. Тэр чи яг тэгээд та бол тэр бид нэр бүргээд зөвдөөд ингээд хоорондоо шалгууруулж байгаа та бол тэрийг олох ёстой байсан. Тэгж их одоо хүнд байдал байсан. Тэгээд бас тэгж гадалсан өвөр Монголын төлөө тэгж тэмцсэн хүмүүсээ урамшуулах. Тэгээд бас байдал нь хүнд байгаа. Одоо байдалд ааж ахын талаарч гэсэн их хүчтэй байна шүү дээ. Тийм байдалд бол тэгээд дэмжих туслах. Одоо тэгээд ер нь жил өрөөлөл бид нэр одоо сүүлийн үед бол бараг $20,000-аас $30,000 жилд $20,000-аас $30,000 энэ одоо өвөр Монголд байгаа хүмүүсд тусламж өгөх ийм одоо нэг төсөвтэй байна. Жилдээ хараа. Энэ одоо босод тэр нөгөө зардал марлаас бүр өөр. Энэ бол тусдаа ингээд өвөр Монголд байгаа одоо хүний эрхийн төлөө өвөр Монголын уугуул одоо эрхийн төлөө одоо өвөр Монголын төлөө тэмцэж байгаа ийм хүмүүсийг дэмжих гэсэн ийм нэг хэсэг. Жишээ нь одоо та нар хадаа болоод хадааны гэр бүлд энэ эдийн засгийн төлөө одоо ийм аж ахуйн төлөө тусламж өгдөг үү? Байна. Энэ бол мэдээж тэр дотроос бол нэг хэсэг нь хадаагийн мэдээж энэ бол ямар ч одоо оноогаа байхгүй. Жилд ерөөсөө баг сүүлийн үед одоо анги эхлэхдээ бол бас бид нэр зардал бага тэр юу энэ өгдөг мэдээж одоо энэ мөнгө баг байсан. Сүүлийн үед бол бид бас нэлээд гаагүй болсон. Тэгээд бараг хадаагийн гэр бүл бол жил бол $5,000-аас $6,000 юм. Гэхдээ тэр гарт нь орч чадахгүй. Одоо бид өгөөгүй тийм бүр бид нэр тусдаа тэгээд нэг банкны maintenance account тэр дээр ингээд хадгалж байна. Тэгээд энэ хүмүүсийн гартад мэдээж тэр бол нэг өдөр ингээд өргөн. Одоо өгөхөр мэдээж хатуу шууд дандаас л тэгээд авчин шүү дээ. Бид нар бас яаж өргөх гэдэг бол бас асуудал. Гэхдээ энэ бол тодорхой юм бүр байгаа бол юу одоо бүр ингээд тэдний байдал ингээд дэвтэрл явах боломж гарахаар гэж шууд өгөх гэдэг. Энэ одоо ажлаас гадна одоо өөрийн чинь хэв хүнтэй холбоотой асуулт нэг асуулт. Ягаад гэвэл чи өөрөө бол одоо өвөр Монголын хүний эрхийн мэдээллийн өртөгийг үүсгэн байгуулж одоо болтол
захирлаар ажиллаж яхаар барах одоо англи хэлний мэдээнүүдийг бараг голчлон бичиж байгаа. Гэхдээ чи бол одоо үндэн бас өөрөө Америкт бол жинхэнэ ажил гэдэг чинь өөрөөсөө компьютерийн мэргэжлээр ажилладаг. Их сургуульд компьютерийн мэргэжлээр ажилладаг. Тэгээд өөрөө бас одоо 2 хүүхэдтэй Америкийн одоо компани ажил гэдэг сургуулийн ажил гэдэг нь маш одоо их ачаал ихтэй юм ажил шүү дээ. Энэ байдлын дор одоо бас ингээд чад жаван шавхаад энэ мэдээллүүдийг бичээд чаг чадсан мэдээллийг аваад ингээд сачин гэдэг энэ бол их одоо тийм чалбар хүн болгон чадах ажил биш гэж боддог. Энэ талаар одоо та өөрийгөө танилцуулаад хэлэх үү? Яаж одоо ингэж амжуулж хэдэн тийшээ бүгдийг амжуулаад чадж байна? Одоо ер нь амжуулж гэж явах уу? Тэгээд 24 жагуул тогтсон шүү дээ. 24-өөс илүү байхаа. 24 жагуул. Тэгээд ер нь илүү ажил дутуу байна. Одоо энэ тэгээд ер нь бас цагаал илүү гаргаж одоо ер нь гэр бүлийн одоо бусад ажил дээр бол ер нь бас өдрийн ажил дээр бол тэгээд цаг хасахад хэцүү юм аа. Гэтэ баг миний бүх одоо өдрийн ажлын амралт юм уу одоо бүр тийм чөлөө зав бол баг бүтэрчгээрэл тэгээд одоо энэ ажил дээр ороод байгаа шүү дээ тий. Тэгээд гэр бүлийн талаарч гэсэн тэгээд одоо манай гэр бүлийнхэн ч бас манай аваа хүүхдээс тэгээд бас яг хөө тэгээд бүх юмыг оройдоо амжуулаад бас би чадхын хэрээр бас нэг тосдон болох. Өөрч ихэнх цагаан бол одоо энэ дээр зарчуулж байна. Нэг талаар авчлах юм бол одоо гэр бүлтэй авчлах юм бол бас яхаа хавьлжирч юм уу даа гэж. Нөгөө талаар бол ихтэй манай гэр бүлийнх бас тэгээд одоо энэ ажилчин энэс бас гэр бүлээс илүү чухал ажил шүү даа гэж бас тэгээд болохоор манай аваач гэсэн тэгээд манай жаргал тэгэж энэ ханаас гэж хөөжилдөх энэ дэмждэг. Тэгэхээр нь одоо ер нь тэгээд боломж бас одоо ер нь чадхын харьяал гэдэг амжуулж байна. Одоо энэс өөр энэс гадна бас юм асуу. Энэ одоо жишээ нь одоо хайлан бил энэ бол зүгээр хавийн чанартай асуултад учраас жаахан чөлөөтэй байх тийм ээ. Энэ Өвөр Монголын дуу гэдэг энэ телевизийг анх эхлүүлж хахад хамгийн эхний хугацаанд би өөрөө чинь танилцуулахад Өвөр Монголын одоо их сайн чадaltaй улстарч гэж ингэ танилцуулсан мэл дээ. Дараа нь чи надад болохоор нэг арай дургуутсан ч юм уу арай одоо энийг бол би зөвшөөрөх үү гэсэн маягтай тийм санаа илэрхийлжсэн. Гэвч би өөрөө тэгж боддог. Энэ одоо хүний эрхийн төлөө нэг үндэснээ одоо эрх мэдлийн төлөө тэмцэж байгаа гэдэг чинь улс төр шүү дээ. Улс төр дээр явж байгаа учраас улс төрчин шүү дээ тийм ээ. Энэ чин гэдэг нэр чинь бол тухайн хэлийг хийгээд одоо нэлээд одооны үгээр хэлбэл мэрэгжлийн төвшин төрсэн хүнийг хэлдэг шүү дээ. Дуугийг зүгээр дуулсан хүний дуучин гэдэг үү. Дуугийг олон жил дуулсан сайн дуулдаг хүн ардад хүлээн зөвшөөрсөн хүнийг бол дуучин гэдэг. Одоо энтэй. Юмээс энэ улс төрч гэдэг энэ үгийг өөрчилж хэлэхэд би бодохоор өнөөдөр ч гэсэн энэ яа буруу биш үү гэж бодоод байна. Чи бичгээр одоо энэ улс төр гэж их том хөрө цаг них одоо энэ хүний эрхийн асуудал ч гэсэн улс төрөөс яг тийм тусдаа гэж хэлэхэд хэцүү. Ер нь тэгээд улс төрөөс болж хүний эрхийн зөрчигдөл гарч байна шүү дээ тий. Тэгээд тэрнийг хамгаална гэдэг чинь тэгээд төвтэй тэргөө тэр хүний эрхийг зөрчиж байгаа улс төрийг эсэргүүцэж юм гэсэн үг. Тийм болохоор яг улс төртэй холбоогоо гэж хэлж чадахгүй. Мэдээж энэ бол улс төртэй холбоотой. Гэтэ яг одоо улс төрчин гэхэд бас хичээл тал байна. Одоо барууныхан даваад хэлсэн чинь ингээд улс төрчингээр бол шал өөр хүмүүсүүд жишээлбэл одоо төр засагт ингээд сонгуул Монголд ингээд яваад одоо жишээлбэл улсын хурлын гишүүн болох ч юм уу эсвэл засаг төрд ингээд албан тушаал хаадаг ийм хүмүүсийг хэлдэг ч юм уу да гэж боддог. Гэтэ манай ер нь бас хэл хэлэнд үндэстэн өөр өөрийнхөө нэг ойлгохтой. Тэгээд улс төрчин гэж бас манай монголчууд л өөрөөр үздэг. Ерөөсөө ч өөрөөр үздэг шүү дээ. Энэ манай одоо хүний эрхийн асуудал ч гэсэн тэгээд улс төр бас хараалгадна гэж болж байна. Тэгэхдээ яг улс төрчингүүд яг хуу тэрэн дотлоо одоо хүний эрхийн идэвхтэн ч гэдэг юм уу да. Энэ бас арай илүү тохиромжтой гэж бас боддог юм аа. За энэ одоо таны өөрөө чинь бодлын мэл да тийм ээ. Энэ бас өөр нэг одоо хөрөө өвчөнд ярьж байгаа юм байл да тийм ээ. Одоо энэс гадна энэ Өвөр Монголын хүний эрхийн мэдээллийн өртөө гэдэг энэ нэрийг одоо зарим улсууд бол тэргөө ингээд тэр центр англиар центр гэж шүү дээ. Тэр чинь болохоор төв гэж ингээд одоогийн хүмүүсийн байнга хэрэгэлдэг үгээр ингээд
нэрлэх гээд байдаг. Энэ одоо өртөө гэхэр их дээр үе юу гэдэг одоо тэрний одоо нэр томьёог санаанд орж ирэл одоо жишээ нь манай Монгол одоо өртөө улаа гэж байна. Энэ өртөө гэдэг үг яаж ингэж нэрлсэн бэ? Тэртэй холбоотой юм. Тийм мэдээж бид нар энэ нэрийг их ботсон ингэж мэдээллийн өртөө гэж нэрлэхтэй зүгээр л ингэ бодоогоор утсан биш. Яг шууд л орчуулах юм бол тэгээд мэдээж центр гэдэг нь бол тэгээд төв болох ёстой. Тэгээд одоо ч гэсэн хүмүүс манай байгууллага заримдаа мэдээллийн төв гэж хэлээд байдаг. Тэгээд төв гэдэгт нь ягаад одоо тэр үгийг бид аваагүй өртөөгсөн бэ гэвэл төв гэдэг ер нь тэгээд арчлал ч юм уу хүний эрхийг ингэж нийтлээ ингэж зүтгэж явж байгаа хүмүүстэй авч хэлэх юм. Бид ер нь төв болохын оронд нэг өртөө болоод л түүхээр нэг давхар амаас юм байна. Түүхээр чинь нэг одоо хятадын нэг юу штэ эзэрхэж асгуул төв төлөрсөн. Төв бол нэг л байх төлөрсөн гэдэг ингээд бид нар л ерөөсөө тийм роли тоглох ямар ч бодлого байхгүй. Зөв нь харин тэгээд юу болсныг тэгээд дэлхийд мэдүүлэх. Дэлхийд юу болж байгааг монголчуудад мэдүүлэх. Өртөөлөд гарна манайхаар. Бид нэр дээр нэг их одоо өөрийн задлалт одоо өөрийн санаагаа ингэж оруулмааргүй. Юм тэгээд юу болж ихин тэрний янзаар мэдүүлэх гэсэн ийм утгаар нь өртөө. Тэгээд өртөө гэж дээр үеэс манай монголчууд байсан таны хэлсэн шиг тэгээд энэ чинь одоо бүр манай дээр үеийн байсан үг. Тэгээд одоо сүүлийн үед бас тэгээд өртөө гэж жишээ нь чахам өртөө гэдэг тэр үед бас гарч ирсэн. Тэгээд энэ сайхан энэ байна чахам төв гэсэн дуртай чахам өртөө мэдээж сайхан шүү дээ. Улаан өртөө гэдэг ингээд ийм санаа бодлоос үлдээд тэгээд одоо ч гэсэн тэгээд өртөө төвөөс арайч илүүч дээр ч юм уу дагж боддог. Тэгээд өртөө сайхан дараахан өртлөө бас их одоо далдын утгатай юм нэр юм л да. За таны одоо ажлын хойшлын төсөл төлөвлөгийн талаар сонирхол. Одоо манай ажлын төсөв бол одоогийн байгаа энэ их байдал дээр мэдээж дэлхийн сонин хэвлэлтэй хамтран ажиллах, дэлхийн хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллах, нэгэн үндэсний байгууллагатай хамтран ажиллах, одоо бас арчилсан улсуудын засгийн газар хүний эрхийг дэмждэг, дээдлэдэг иймэрхүү засгийн газартай одоогийн байгаа энэ одоо суурин дээр өөр илүү хамтарч ажиллах. Тэгээд одоо ер нь хятадын засгийн газартай улс төрийн талаар дипломатын талаар дарамт үзүүлэх. Энэ нь бол одоо мэдээж манай одоо хийсэр ирсэн ажил одоо бас үргэлжлэн хийх болно. Тэрнээс гадна одоо бид нар бас ер нь манай ажлын бас нэг голдлого нь бол шүү дээ энэ дэлхийд юу болж байгааг өөр монголчуудаа таниулах. Бид нар л зөвхөн дэлхийн өөр монголчуудын хүний эрхийн байдлыг дэлхийд мэдүүлээд л ингээд байсан биш бид нар бас дэлхийд юу болж байгааг өөр монголчуудаа мэдүүлэх. Тэрээс гадна малчуудаа гэдэг бол өөр монголчуудаа одоо тэмцэх талаар зөвлөгөө өгөх, бүтээж зөвлөгөө өгөх. Одоо энэ талаар ажиллаж ирсэн. Тэгээд ер нь одоо манай бүх хийж байгаа юм ажиллагаа маань одоо хамгийн сүүлийн одоо зорилт нь бол юу вэ гэвэл мэдээж их орн өөр Монгол. Их орн төлөө. Ийм болохоор манай хамгийн ажлын одоо дараач нь одоо ер нь хамгийн голдлого бол бас л өөр Монгол. Өөр Монголд одоо илүү олон хүмүүсүүдийг ажилуулах. Тэгээд өөр Монголд одоо илүү олон хүмүүсийг бол сэгэрүүлэх, тэгж өөрийнхөө өрхөө хамгаалах талаар одоо ийм нэг хамгаалч чадах ийм нэг даатгалтай болгох. Одоо хятадын эзрэх засгийн байдал эсрэг бол ингээд босч жогсох болгох. Тэгээ энэ бол одоо манай одоо ажлын хамгийн нэг одоо голлог юм да. Дараач нь одоо их төсөв төлөвлөгөө энэ талаа одоо илүү хэдэн одоо анхаарлаа хандуулах болно. Тэгвэл одоо ингэж ойлгож болох уу? Хэлийн гадна одоо хийж байгаа эдгээр ажил бол мэдээж үргэлжлэн хийх ажил. Тийм. Гэхдээ ажлынхаа нэг хэсгийг бол өх оронд өөр Монголд тавина гэсэн одоо ийм ойлголт байж болох уу? Тийм нэг хэсгээс жилийн хүртэл баг одоо ихэнх хэсэг нь бол ер нь өөр Монголд л хандсан энэ чиглэлтэй болох. Тэгээд өөр монголчуудын тэнд байгаа одоо өөр монголчуудаа илүү ажиллагаанд оруулах гэдэг нь бол одоо манай хамгийн том юм нэг өсөлт юм аа. За одоо хоёулаа ярилцлагаа өндөрлөе.
хамгийн гол нь одоо энэ таны одоо хүний эрхийн мэдээллийн өртөөний ажилтай танилцахын зорилт нь бол таны энэ ажлаар дамжуулаад өвөр Монгол гэж одоо олон улсын нийгэм өнөөдөр ямархуу байдлаар хүлээн авч байгаа гэдгийг ойлгох юм зорилтыг бид эхнээс нь тавьсан учраас одоо таны энэ ярьснаас үжигчд ойлгох байх гэж би эргэлзэх байна. Хамгийн сүүлд нь таны одоо өвөр Монголын хүний эрхийн мэдээллийн өртөө одоо ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ манай энэ удааны нэвтрүүлэг ингээд өндөрлөх боллоо. Дараагийн нэвтрүүлэгт баяртай уулзъя. Баяртай. Баяртай.